Сайхан манай сургууль дээр өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ та бүхэн өөрсдөө танилцуулаач. За манай Дархуул аймагт өнөөдөр Улс аймгийн боловсрол соёлын газрын дарга мэргэжтэнгүүд за Улс аймгийн бүх сумдуудын захирлуудын төлөөлөл оролцсон ийм сайхан боловсролын хүмүүс нэг талдаа туршилт судлаж биднээс бас бид эднээсээ туршилт судлаж ингэж өнөөдөр одоо дөнгөж буугаад дархан төлдөө танаа сургуулиудаа анхлан зочилж байгааг талархалтай байна. Тэгэхээр таны болоор юу Дархуул аймгийн боловсрол одоо яг аль түвшинд явж байна гэж бодож байна? Ер нь аймагуудын ерөнхий боловсролын төвшин хэмждэг хоёр л хэмжиж гол одоо категори индекс байна шүү дээ. Тэр нь бол эсэлт ерөнхий шалгалтын дүнгээр энэ улстай ямар төвшөнд явна. За хоёрт нь бол ер нь 5 дугаар анги, 9 дугаар анги, 12 дугаар анги төгсөж байгаа хүмүүсийн төгсөлтийн чанарын мэдлэгээ улсын түвшинд хаана явна гэдэг энэ хоёр байна. Тэгээд энэ жил манай Дархуул аймаг энэ Эшиндийн улстай 3 дугаар байранд. За сая биний хэлдэг тэр 5, 9, 12 дугаар анги төгсөж байгаа хүмүүсийн сурлагын ерөнхий чанарын одоо мэдлэгээр янаас хэсэг мэдлэгээр бол улстай 3 дугаар байранд, бүхэлдээ 3 дугаар байранд явж байна л гэж бодож байна. Тэгтээ бид бол том хотоо энийг эрх хэл дэвшүүлэх зал тавьсан ажиллаж байгаа. За танд баярлалаа. За манай сургуулийн ирсэн анхны сэтгэл юм ямар байна? За би Улс аймгийн боловсрол соёлын газрын дарга Дашним гэдэг хүн байна. Ингээд Улс аймгаас бид нар өнөөдөр 1000 гаруй километр аялаад өнөөдөр энэ Дархан хотод ирээ Дархан хотын боловсролын салбарын байгаа сайн туршлагуудаас бас судалж мэдж тэрийгээ бас орон нутагта түгээн нийлүүлэх зорилготой явж байгаа. Бид одоо Хөвсгөл аймаг, тэгээд Орхон аймаг, Дархан уул аймаг, тэгээд цаашлаад маргаашнаас нийслэл Улаанбаатар хотын бас улсын тэргүүний ижил төстэй ерөнхий боловсролын сургуулиудын сайн сургуулиудын одоо туршлагаа суулгах зорилготой гэж Улс аймгийн 30 сургуулийн захирал боловсрол соёлын газрын зарим мэргэжлүүдийн төлөөлөл оролцоод ингээд явж байгаамаа. Саяхан одоо танаа сургууль дээр их сэтгэл бас сайхан байна. Танаа сургуулийн одоо хүүхдүүдийг сургууль хэмжүүлж байгаа хичээлийн анги кабинетүүдийн одоо бас орчин нөхцөл тэнд хичээл орж байгаа хүүхдүүдийн байдлыг харахад бод. Тэгэхээр бас уламжийн төвшөнд сургууль хэмжүүлэх ажил нь явдаг. Ийм одоо бас сургуулийн маа гэдгийг харагдаад явж байна. За баярлалаа. За таны бодлоор боловсрал гэж юу вэ? За боловсрал гэдэг бол энэ ер нь аль ч улсын тэргүүлэх салбар. Тэгэхээр одоо боловсрал эзэмшээгүй гэх юм уу, сурч хүмүүжээгүй багшгүй, сургуульгүй юм орчин газар бол хаанч байхгүй тийм учраас боловсрал бол тэргүүн зэргийн ач холбогдолтой. Ийм одоо зүйл гэж боддог. Тэгээд бид бас энэ боловсролынхаа систем энэ Монгол улсын хэмжээнд ер нь аль аймагт, аль хотод сайн явж тэрийг авч өөрсдийнхээ боломжинд тулгуурлаад түшиглээд ингээд одоо орон нутагта нутагшуулах юм зорилготой бас сайн зүйлийг хараад нутагталтаа тоглолттой юм зарим зүйлээ бас харилцан ярилцаад ингээд явъя гэсэн төслөөр бүх сургуулиудын захирлыг аваад одоо манай боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулад ингээд явж байна. Сэтгэл маш их өндөр байна. Хөвсгөл аймгийн 4-5 сургуулиар орсон. За ингээд Орхон аймгаар орсон одоо Дархуул аймагт ирээд энэ эмпати сургууль гэж их манай Монголын хамгийн анхны одоо сургууль юм байна. Тэгэхээр энэ сургуульд бол сэтгэл их өндөр байна. Одоо тэр үндсэн чиглэл болох сургах одоо үйл ажиллагаагаа бол маш нэгдүгээрт нь тавьд юм байна. Орчин бол одоо их сайн байд юм байна. Энийг одоо бид авч гээх ухаанаар хандаж боломжийн одоо зүйлүүдээ өөрсдийнхөө орон нутагт очиж хэрэгжүүлэх юм л одоо зорилготой байна. Сэтгэл маш өндөр байна. Энэ Дархуул аймгийн боловсрол соёлын урлагийн газар тэгээд танаа сургуулийн одоо удирдлагууд биднийг бас халуун дотн хүлээж аваад ингээд сургуулиа танилцуулаад, орчноо танилцуулаад ингээд явж байгаад бол сэтгэл маш өндөр байна. Баярлалаа гэж хэлье. За та бүхэн аян задаа тавиараа өшөө олон сургуулиар орох юм байна тийм ээ. За тэгээ та бүхэн ажлын маш өндөр амжилтыг хүсье.